Авилгатай тэмцэх газрын дарга гамболдыг чөлөөлөх асуудлыг улсын хурлаар хэлэлцэж чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Тэгвэл энэ асуудлыг хэлэлцэх үедээ давхцан авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм а. Олон нийтийн зөвлөлийн зүгээс авилгатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг хит яарвчлан шийдвэрлэх гэж байгааг онцлон дурдлаа. Энэ нь цаг хугацааны хувьд хит түргэгдсэн асуудал гэж үзэж байгаа учраас олон нийтийн зөвлөл энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Асуудал нь юу гэвэл маш одоо богинохон асар богинохон хугацаанд гинэт эргээд энэ улсын их хурл нь маш одоо яаруу сандруу байдлаар энэ асуудлыг одоо шийдвэрлэх гэж байгаа явдал бол бид нар хамтдаа ажиллаж байна. Сонгуульд өгсөн энэ үед улсын хурлын нэр бүхий гишүүд улс төрчдийн авилгатай тэмцэх газрын хараат бас ажиллах эрхэд халдаж болшгүй эрх зүйн акт хууль тогтоомжийг өнгөрсөн жилээс эхлэн санаачилж эхэлсэн нь цаана учиртай хэмээн тайлбарллаа. Олон нийтийн зөвлөлийн дарга төр одын зүгээс өнгөрсөн жил гэхэд өршөөлийн тухай хуульд авилгын хэрэгтэй хүмүүсийг багтаах гэсэн оролдлого гаргасан. Энэ үйлийг таслан зогсоосон гэдгийг хэлж байна. Энэ мэт байдлаар нэр бүхий гишүүд өөрийн булхай луур авилгын асуудлаа нуухын тулд авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд саад хийх оролдлого үзүүлж хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах санаачлаг гаргаж байгаа талаар мэдээллээ. Ялангуяа авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах гэсэн оролдлого гаргаж байгааг дурдлаа. Энэ авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах замаар өөрснийхөө бүрэн эрх хулгай луураа дадлах гэсэн онцгой ийм тэмүүллийг бий болгож эхэллээ. Яагаад одоо эрхээ түтгэл зүйлээд шалгуулад цэвэр ариун одоо байгаа гэдгээ илтгэж яагаад чадахгүй байна вэ? Түүний оронд одоо утас бариад энэ тэнд одоо хүн цуглуулад тэрнийх нь одоо нөмрөгд орж сүгсэлцэн сагсалдсан хүмүүс ирж олон түмнийг одоо ингээ бухимдуулж хүмүүсийг ард түмнийг одоо ингээ талцуулж байгаа юм уугаагүй үлдээ тасан зогсоох хэрэгтэй. Ингээд авилгын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улс төрчдийн төлөөллөөс нь нэрлэлээ. Авилгын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улс төрчид байна. Үүнийг толгойлж байгаа. Би зориудаар хэлье. Монгол ардын намын дарга Зандаа хүүгийн Энкволд, ардчилсан намын дарга Мие Гомбын Энкволд би албаар ингэж хэлж байгаа шүү. Энд бол ямар нэгэн нам гэдэг юм байхгүй болсон. Энэ хоёр намын нэрийг солиод энэ хоёр хүний эцэг эхийнх нэрийг солиод хэлэхэд одоо бол хангалттай болжээ. Энийг бол хатуу мэдэгдээ. Дээр нь хэлбүүл Батхүү Баярцог тэргүүтээ мөн нөгөө намд байгаа Сүүбатбол тэргүүтээ олон одоо ийм улс төр бизнесийн давнсан бүлэглэлүүд авилгын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгаа гэдгийг илэрхийлэх зүйтэй. Хэрвээ авилгалтай тэмцэх хуулинд Монголын төрийн хуулийн эсрэг явах альва нэгэн үйлдэл хийх юм бол олон нийт энд хатуу байр суурьаар тэмцэх болно гэдгээ бас илэрхийлж байна. Нийтийн сонсголын тухай хуулиар альва хууль эрх зүйн актыг олон нийт судлаачдын оролцоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлэх замаар батлах тухай заасныг дурдлаа. Сонгуульд өгөж улс төрчид булхай луураа нуух, хаах, хууль салаачилж баталгаас сэргийлэхийг ард иргэдэд уриалж байна. Альва хууль эрх зүйг батлахад иргэд идэвхтэй оролцож нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахыг ард иргэдэд уриалж байсан юм а.